Сайн байцгаана уу? Нороо байна. Би уул нь парт 2-ороо шинжилгээнийхээ хариуг авчаа. Тэгээд яг юуны харшилтаагаа хэлье гэж бодсон боловч сая 5 дахь өдөр дахиад 2 дахь удаага хоолны харшил авсан. Тэгээд ямар хоол байсан бэхээр цөөн байсан. За тэгээд цөөн идээд бас нөгөө хоолоо боогоод тэгээд нөгөө тариагаа ашигласан. Тариа яг 5 минутанд л амьсгал чөлөөлд юм билээ. Яг эмнэлэг ирэх хугацаанд 5 минутанд эмнэлэг ирсэн. Тэгээ эмнэлэг ирээд намайг аваа яваад лифт рүү ороод би бүр хоолоо бүр амьсгалж таалаад хүчил төрөгч зүгээд тэгээ эмнэлэг дээр очсон. За тэгээд аврагдаж чадсан. Тэгээ эмч хэлэхдээ 2 дахь удаагийн харшил үнэхэр хүн байдгаа. Гэхдээ чи энэ удаад үнэхэр азтай ингээд эмнэлэг дээр ирж чадсан байна. Дахиад харшлынхаа шинжилгээг өгөх хэрэгтэй гэж хэлсэн. Тэгээ emergency roomed нь болохоор харшил авдаггүй мэн шинжилгээг нь тусдаа эмнэлэг дээр авдаг. Тэгээ би эхний шинжилгээнд дээр болохоор харшлын шинжилгээнийхээ цагийг авсан байсан бохгүй юу? Тэгсэн чинь тэр нь бүр сарын дараа байсан. Тэгээд би нөгөө эмнэлэг рүүгээ заалгаад би ахиж ингэж хашил өгмөрг байна. Би баг өөхөх шахсаа одоо би ингэж юунаас харшилтаа мэдэхгүй надад амар хэцүү байна. Хоол идэх хоол олдохгүй байна. Би ингээ өөрөө үндэсний хоолыг идээд ингэчлээ гэд хэлсэн чинь надаас харшил авсан. Өчигдөр би харшлынхаа шинжилгээг өгөөд өнөөдөр харшлын маань хариу гарсан. За ямар харшилтай байсан бэхээр цөөнд юу хийсэн байсан бэхээр масл хийсэн байсан. Би маслны харшилтай. Тэгээд хүзээлзгэн газрын самар гэдэг ингээд харшлууд гарч ирж байгаа байхгүй юу? За би энэ шинжилгээг Монголд өгжсэнийг бол өгжсэн заяа. Яасан бэ гэхээр миний хамар битүүрээд нүд захтнаад бүр ингээд нус нусмастаа холдоод бүр ямар чимжлэгийг нэмэргүй болоод би 2 дугаар эмнэлэг дээр харшлын тест өгөөд тэгээ би тоосны харшилтай гэдэг мэдчихээ тоосны харшил гэдэг дээр анхаарлаад бусдын их анзаараг байхгүй юу. Яг тэгэхээр надад хэрэг болно гэж бодоагүй. Одоо 2 дахь удаага шинжилгээг өгөөд хариугаа аваад энийг үнэхээр чэйжлэх ёстой юм байна. Мэдэж авах ёстой юм байна. За би энэ юмнээс харшил авах юм. Энийг идэж болохгүй юм байна. Харшил бол үнэхээр аимшигтай зүйл заяа. Зүгээр нүдэрхийн зурал болоод өнгөрн чи үхэн. Энд болохоор цагдаа гал команд эмнэлгийн тэргэн цаг зам тавьж өгөөл амар хурдан очдог учраас эмнэлгийн тусламж авч байгаа хгүй. Хэрвээ чи энэ тэнд аялж агаад хоол эмнэлгээс хол газар бол чи үнэхээр тусламж авч чадахгүй 10 минутанд л үхэн. Тэг Монгол төгжрөл ямар лээ те ялангуяа хүүхдүүдийнхаа шинжилгээ хүүхдүүдийнхаа харшил өөрийнхөө харшлын шинжилгээг өгчвөл нөгөө тариа чи хэрэггүй болно. Тэгээ сая нөгөө тариаг ашиглаад тэгээд энэ тариа хүмүүс амар олон асууж ин л да хувь чатараас би мэдэхгүй эмч биш. Тэгтээ энийг болохоор эмчийн заалтаар эмнэлгээс авдаг. Эмнэлгээс авсан. Би ямар тариа гэдэг мэдэхгүй байна. Монголд байдгүйг мэдэхгүй байна. Тийм болохоор та бүхэн надаас бити тариа асуугаараа. Тэгээд би эндээс гол санаа нь юу хэлэх гээд байна гэхээр та харшлаа өгөө, шинжилгээг өг. Тэгээ юунаас харшилтаа мэд. Ингэх юм бол та өөрийгөө харшилтаа ямар харшилтаа мэдэх юм бол тэрийг идэхгүй байх юм бол над шиг ингэж харшилтай болохгүй. Харшлын юм шоконд орохгүй. Тэгээд уучлаарай маш олон тэгээд байгаа мэдхгүй яагаад ч юм умнаас тэгж гарч ирээд байна. Ямар ч байсан би та бүхэнд өөрийнхөө хэмжээнд өөртөө тохиолдсон энэ бяцхан түүхээ ярьлаа. Тэгээд энэ нөгөө айгу урт байгаа учраас би YouTube-д оруулж миний YouTube-ыг манай хүү нээж өгсөн би юусоо ашигладгүй ямар нэгэн хандалт ч юм уу олон одоо subscribe авах гэж би YouTube юусоо нээгээгүй. Зүгээр л манай хүү өөрөө сонирхлоор нээжээ за аавтай цог YouTube хийгээд аавын Happy Family-гийн YouTube нээгээд тусдаа аавтайгаа нээгээд явж байгаа. Би энэ дэр зүгээр Америкт ийм эмнэлэг юм байна, энэ Монголд ийм эмнэлэг байна гэдэг зүгээр өөртөө тохиолдсон түүхүүдэд жижигээр ярих байгаа учраас та бүхэнд хэрэгтэй байвал хэрэгтэй нэгэнд нь хэрэгэл одоо ашигла одоо мэдэж энийг мэдхэд илүүдэхгүй мэн гэж мэддэг хэрэгтэй байх гэж үүднээс л хэлж байгаа шүү. За тэгээд нэг хүн тэгсэн байсан нөгөө комментэн дээр энэ нөгөө хашил яг өгөх үед мөстөө шоколад ч иддэг л үгүй идэж чадахгүй таны хоолой чи ингээ боогоод хавдчихж байгаа учраас мөс идэх юм бол бүр хахаж өхнө. Энэ бол хэдхэн секундэд болж байгаа байхгүй. Тийм болохоор зүгээр ойрхон эмнэлэг рүү очоод
эмнэлгийн тусламж авах хэрэгтэй. Эмнэлэг байхгүй бол тэгээд энэ бол үнэхээр аюултай зүйл гэдэг би та бүхэнд хэлье. Тэгээд баярлалаа, анхаарал тавьсанд, намайг үзэж байгаад баярлалаа. Тэгээд Монгол хүн та бие бодоорой. Баяртай.